За энэ тэмцээн бол 1996 оноос хойш анх зохион байгуулагдсан. Анх санаачлан зохион байгуулсан хүн бол Япон улсын иргэн Коноя-сан за энэ ажил сууж байна. За мөн Япон улсын иргэн Ожиора-сан гэх хүн байгаа. Энэ хүн одоо энэ 9 сарын 8-нд төрөлцсөн ирнэ. Энэ анх санаач 23 дахь удаа зохион байгуулагдаж байгаа тэмцээн уралдаан байна. Тэгэхээр энэ тэмцээнд энэ олон улсын тэмцээнийг Монголын хөнгө атлетикийн холбоо за мөн нийслэлийн аялал жуулчлалын газар ерөнхий зохион байгуулагчаар хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна. За мөн гадаад дотоодын 9 байгууллага хамтарч зохион байгуулахаар бас энэ ажилд оролцож байгаа. Энэ тэмцээнтэй бас уялдуулж хэлэхэд хичээл сургалтын үйл ажиллагаа хичээлийн шинжил ихсэнтэй холбогдоод бас олон сургуулиуд, ихтэй сургуулиудаас оюутнууд, сурагчид оролцох ийм төлөвлөгөөтэй байгаа. За мөн манай шилдэг хөнгө атлетикийн тамирчид маань бас оролцохоор төлөвлөж байгаа. Ялангуяа 9 дугаар сарын сүүлээр Катар улсын нийслэл Дохо хотод зохион байгуулагдах дэлхийн хөнгө атлетикийн аврал шалгуур тэмцээнд 4 тамирчин маань бол ирэх аваад оролцохоор бэлтгэлээ базааж байгаа. Энэ тамирчид маань бас оролцох ийм төлөвлөгөөтэй байгаа. Нийслэлийн аялал жуулчлалын газраас тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр одоо жилийн хүрээнд 3 төрлийн одоо марафоныг олон улсын марафон тэмцээнийг одоо зохион байгуулж байгаа. Энэ удаагийнх нь бол одоо тал нутгийн Монгол гэдэг марафон, Улаанбаатар Дюби марафон, сая 8 сард Богдхан уулын тэрээл гэдэг бас марафоныг одоо ингээд олон улсын байгууллагуудтай болон жуулчтай одоо олон улсын одоо тусгай сонирхлыг хөгжүүлэх чиглэлээр тийм марафонууд одоо 3 удаа одоо зохион байгуулж байна. Тэгээд энэ удаагийн марафонд бол одоо Японоос хэд 40 тамирчин одоо бүртгүүлсэн байгаа. Япон улсын мөн одоо энд оршин сууж байгаа Япон улсын иргэд бас оролцсон, элчин сайдын яамд бас оролцсон гэдэг мэдгдсэн байгаа.